сайн байцгаана эрхэм үзэгчдээ манай синдикат ярилцлага нэвтрүүлгийн манай ээлжийн дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид маш чухал асуудлыг хөндөгч байна. За англиар бол equality ба equity буюу одоо JICA-гийн одооны орчуулгаар бол ижил тэнцүү ба тэгш түгээмэл гэдэг сэдвийг хөндөж байна. Тэгээ нэвтрүүлгийнхаа эрхэм зочдтой би та бүхэн танилцуулъя. Миний баруун гар талд засгийн газрын гишүүн, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Инх Амгалан хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн техникийн багш доктор профессор Отхон Төгс хүрэлцэн ирсэн байна. Миний зүүн гар талд JICA-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мияги Кинсүке ирсэн байна. Мөн Монголд бас чамгүй олон жил ажиллаж байгаа энэ салбарыг маш сайн мэдэх Японы KRC компани хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн салбарын ахлах зөвлөх JICA-гийн төслийн мэргэжилтэн Чиба Хисао-сан ирсэн байна. За та бүхний хүрэлцэн ирсэнд дахиад талархлаа илэрхийлж байна. Тэгээ шууд асуулт руугаа оръё. Асуулт руугаа сая ингээд өнөөдрийн байдлаар төсөв дээр ерөнхийлөгч хориг тавиад те нэлээд сенсац болж байна. Тэгээ миний ойлгосноор 14 хоногийн хугацаанд одоо энэ асуудлаа шийдэх юм байлээ. Тэгээд таны яам болоос баггүй нийгмийн хүн болгонд хамаатай маш олон асуудлуудыг өндөр наснаас ахуулаад нялх хүүхдээ хүртэл бүх асуудлыг шийддэг, төсвийн баздаг юм яам байгаад байгаа. Тэгэхээр ерөнхий асуулт яг өнөөдрийн байдлаар манай энэ нийгмийн хамгаалал, халамж, тэтгэвэр одоо өөрөөр хэлбэл энэтэй холбоотой тулгамдж байгаа хамгийн том асуудал юу вэ? Та одоо ингээд ажиллаа аваад ингээд шийдэх гээд үзээд байгаа асуудлаас эхлэх хөө. За тэгэхээр манай яамчин бол хуучин бол хөдөлмөрийн яам гэдэг тустай яам. Нийгмийн бодлогын нийгмийн хамгааллын яам гэж хоёр тустай яам байсан тийм ээ. За ингээд хоёр яам бол нэгдээ тэгээ урталт нь бол гэр бүл гэдэг одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол шинээр зохион байгуулагдсан байна. За тэгэхээр яагаад өнөөдөр ингээд энэ Монгол Улсын засгийн газар одоо гэр бүлийн бодлогыг одоо хамгийн чухал одоо бодлогынхаа төвдөө аваачих хэрэгтэй юм бэ гэдэг бодлогоо дэвшүүлж өнөөдөр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө одоо гэр бүл гэдэг одоо энэ одоо нэмсэн. За тэгээд энэ цаашдаа бол бидний Монголын одоо Монгол Улсын манай засгийн газараас одоо хэрэгжүүлэх бодлого бол энэ нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн бодлого бол илүү одоо гэр бүл төвтэй одоо бодлого явах хэрэгтэй юм байна гэдэг яаж. Тэгээд яагаад гэр бүл төвтэй бодлого явах хэрэгтэй юм бэ гэхээр өнгөрсөн хугацаанд бидний энэ нийгмийн одоо хамгааллын салбарт тэрс ба нийгмийн халамжийн салбарт хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрүүд бол гэр бүл төвтэй гэхээсээ илүү ахмадууд чиглэсэн тийм ээ хөтөлбөрүүд. За хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөр, хүүхдийн мөнгө гэдэг юм уу тийм. За эсвэл одоо цалинтай ээж гэдэг юм ээж нар руу чиглэсэн тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ингээд гэр бүлээс нь салгаад ингээд тийм бодлогууд их олон жижиг ийм одоо хавтгаарсан халамжийн бодлого явуулсан учраас тэрний одоо үр дүн их муу байна. Ер нь бол одоо хүүхдтэй гэр бүл дээр ямар асуудлууд байх юм тийм. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэр бүл дээр ямар асуудлууд байх юм. Тэр гэр бүлийн орчин тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд энэ яг тэр гэр бүлдэд өнөөдөр Монголын гэр бүлдэд тулгамдж байгаа яг нийгмийн одоо яг ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг одоо бодлогоор нь одоо бид нэр зөв тодорхойлж тэгээд энэ нийгмийн хамгааллын бодлогоо одоо зөв яг нөгөө нэг эзэндээ болсон одоо ийм хамгааллын бодлого одоо явуулах хэрэгтэй юм байна гэдгээр одоо том зорилтууд дэвшүүлж одоо энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж шинээр зохион байгуулагдаж байгаа гэсэн үг. За яг одоо нийгэмд бол үндсэндээ та саяч бас ярьлаа. Одоо өнөөдөр ерөнхийлөгч бас 25 оны төсөв дээр ингээд бүхлээр нь хориг тавьчлаа тий. Нийгэмд бол ямар ойлголтууд байдаг гэхээр Монголд ерөөсөө ингээд энэ халамж их хавтгаарсан байна. Халамж их хавтгаарсан учраас бол одоо ингээд энэ Монголд хөдөлмөрлөх, ажил хөдөлмөр хөрвөх одоо хүмүүс одоо их багтаа болсон байна тий. Тэр утгаараа одоо нэг талаараа Монголд ядууралтай ажилгүйдэл байгаад байгаа мөртлөө нөгөө тал дээр одоо хөдөлмөрийн зах зээл дээр ингээ хомсдол бий болцсон байна гэсэн нэг юм парадокс. Монголын парадокс гэх юм уу нэг юм парадокс үүссэн байна гэсэн ийм шүмжил нийгэмс байдаг. За яг одоо бид нар нийгмийн халамжинд зарж байгаа одоо төсвөөс зарж байгаа мөнгийг үзэхээр нийт нэг 2.2 их найд төгрөг байгаа. За ингээд 2.2 их найд гэдэг бол одоогийн манай GDP-гийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 4 орчим хувьтай тэнцэх тийм ээ. Тэгээд одоо юуны төсвийн урсгал зардлын бараг 8% очиж байна одоо тий. За тэгэхээр энэ дүнгээр харахад бол одоо бусад хөгжсөн улс орнууд бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийн эзэлж байгаа энэ халамжийн зардлууд бол 1% сэтэрдэггүй байдаг л тий. Хөгжсөн орнуудыг ярьж шээ 1-1.5 атганд өсөх гэж сайн мэдж байгаа. За ер нь төсвийн зардлууд ч гэсэн 5-6% сэтэрдэггүй. Тэгээ манайх ингээд яагаад ингээд энэ дотоодын нийт бүтээгдэхүүнүүд 4-5% хүрсэн. Яагаад нөгөө төсвийн урсгал зардлын одоо 10 хэдэн хувь руу гараа явчих вөхөр энэ хүүхдийн мөнгө байна. Өнөөдөр 2.2 их найдын бараг үндэсний 1.6 их найд нь хүүхдийн мөнгө болчихж байгаа байхгүй. Тийм ээ. Тийм учраас бол
одоо хүүхдийн мөнгийг бид нар цаашаа ер нь халамж гэж үзэх үү? Халамжийн бодлого гэж үзэх үү? Эсвэл нийгмийн хамгаалал буюу одоо эсвэл одоо хүн амаа өсгөх тийм ээ? Одоо энэ бодлого гэр бүлээ дэмжих гэж бодлого үзэх үү гэдэг нэг ийм зүйл дээр бид нар одоо ингээд нэг юм бодлого их шинжлэх ёстой гэж би харж байгаа юм. Тэг яг өнөөдөр ингээд ерөнхийдөө бас халамжин зарж байгаа ингээд энэ 2.2 их найдыг ингээд анализ хийгээд үзээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас ингээд бодлогын зөвлөмжүүд гаргасан дээр бол ерөөсөө энэ Монгол улсад халамж нэрээр явж байгаа энэ хөтөлбөрүүд чи ерөөсөө эзнээ олохгүй байна. Автахаар болж байна. Авга нь бол бусад улсууд бол дандаа зорилттой бүлгүүд дээр байдаг. Одоо өрхийн орлогоос шалтгаалдаг тийм. Гэх мэтлэнгээр ингээд зорилттой бүлэгдүүгээ чиглэсэн халамжийн бодлого явуулж иж одоо тэр нь хөдөлмөр эрхлэх бодлого явуулж иж тэр нь үр дүнгээ өгдөг тийм байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэн жишээ дурдахад одоо энэ халамжин зарж байгаа мөнгүүдийн 2.2 их найд дээр бид нэр юу аваад үзэхээр дүгнэлт хийгээд үзэхээр баг үндсэндээ энэ халамжин зарж байгаа мөнгөний одоо 45% нь 45% нь одоо яг нөгөө эзнээ олж байгаа хувь нь бол нэг 25% эзнээ олж байна. Яагаад тэгж ингэж юм бэ замбраа? Яг тэгэхээр нөгөө хүүхдийн мөнгө чинь заавалчгүй өнөөдөр одоо өндөр орлоготой айлын хүүхдүүд ч адилхан авж байна. Орлого багтай хүүхдийн мөнгө ч адилхан авж байна тий. За одоо юу гэдгийг цалинтай ээж гэдэг хөтөлбөр дээр орлого өндөртэй айлын эхнэрүүд ч энийг авж байна. Орлого багтай ингээ хавтгар болчдөг. Насны хишиг гэхээр дандаа ингээ хавтгар болчдөг тий. Тэгэхээр ингээд ерөөсө Монголд хэрэгжүүлсэн одоо энэ халамжийн одоо энэ хөтөлбөрүүд бол нэгдүгээрт бол үр дүн байгаа нь ерөөсө эзний олоогүй зорилттой бүлгүүд ерөөсө хүрээгүй байна гэдэг нэг ийм дүгнэлтүүдийг одоо гадны зөвлөх бодлогын зөвлөмжүүд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар юун төрөнд одоо мэдээж чинь төсвийн мөнгө гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгө бол нэг төгрөг ч гэсэн эргээд одоо өр өгөөж өгч явах хэрэгтэй тийм ээ. Тийм учраас бол энэ төсвийн өр өгөөжийг нэмэгдүүлэх за хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн одоо үр дүн өр өгөөжийг хүртэхийн тулд бид нар өнөөдөр Монгол улсад явуулж байгаа энэ халамжийн бодлого бид нар өөрчлөх хэрэгтэй юм байна. Ер нь яагаад ингээ халамж өнөөдөр ингээд их болцсон гэдэг нэгдүгээр хүүхдийн мөнгө, хоёрдугаарт ерөөсөө ингээд ийм нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлсэн бүх хөтөлбөрөд дандаа халамжийн хуулиар хэрэгжүүлсэн байхгүй. Өнөөдөр хүүхдийн мөнгө халамжийн мөнгөөр явцсан, цалинтай ээж халамжийн мөнгөөр явцсан, одонтой ээж халамжийн мөнгөөр халамжийн хуулиар явцсан, насны хишиг халамжийн мөнгөөр ингээд явцсан байж шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо бид нэг нэг зэгцлэх одоо ийм цаг болсон юм байна л гэдэг ийм сигналыг ийм бодлогын зөвлөмжүүдийг л одоо манай донор бодлогын зөвлөмжүүд өгж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ч гэсэн ийм байна. Нийгмээс тавьж байгаа шаардлага ч гэсэн бас нэг бодлын зөв шаардлага тавьж байгаа учраас бид нар ойрын хугацаанд ерөнхийдөө энэ халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, гэр бүлийн бодлого одоо шинжилж өөрчлөх ийм их зүйн шинжилт хийхээр л одоо зорж өгнө гэж ойлгож байна. Тэгвэл нэлээд том реформын ажлаас эхэлж штэ тий. Отгон төгс профессороос нэмээд яг энэ дээр асуумаар байна. Та яг судлаач профессорын хувьд яг манай одоо энэ өнөөдрийн байгаа нийгмийн хамгаалал халамжийн бодлого маань хэр зөв бүтцтэй, хэр зорилттой бүлэгдээ хүрч ийн гэж бодож байна. Хүрхгүй байгаа гэж сайн хэлж штэ. Тэгэхээр энэ ялгааг яаж багасгах вэ? Яг сайдын хэлсэн яг зөвлөлтөд яг статистик мэдээллүүд байгаа онохгүй байгаа гэдэг нь зөв байгаа. Тэгэхээр одоогийн нийгмийн хамгааллын системийн одоо бидний монголчуудын хувьд би зөв судлаач юм биш иргэний зүгээс ингээд 92 настай ээжийг асардаг тийм ээ ийм хүний хувьд хэлэхэд бол тэгээ настай хүмүүс ингээ хараад ажаад ингээ хамаатан садантайгаа ингээд эмнэлэгт ингээд эргэлт ингээд хүргээд өгдөг ингээ явж идэг хүмүүсийн дундаас ингээ сонсоход бол яг хөглөөр тэтгэвэр авч байгаа хөгшөд бол тэтгэврийн маань ингээд өргөжлөөд өгч байгаасаа энэ нам засаг тэгжээвэл болоодоо гэсэн. Тэрс тэр шинжилэл хийгээсээ сайжраалсаа үр ашигтай байгаасаа гэж бид нэтгэхгүй байгаа. Залуу би бол залуу хүмүүстэй ажилдаг. Тэгээд тийм ээ одоо ингээд их сургуулийн багш нартай ингээд ажиллаа явж байхад бид нар бол бидний үед бол ингээд их хэмжээгээр төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл маань биднэрт тэтгэвэр болж яг ингэж ирэх болов уу болов гэдэгтээ эргэлзэж байна гэсэн үг. Тэр байтхаа эргэлзэхтэй бол яг хөглөөр инфляцийн түвшин нэмэгдээд байгаа учраас макро эдийн засгийн ийм тогтворгүй байгаад байвал авах мөнгө маань 45%-аар тогтоогдсон шүү дээ. Тэр мөнгө маань хүрэхгүй болох үедээ гэсэн нэг тийм одоо болгоомж байна гэсэн. Тийм учраас бол ингээд хүлээж байгаа тэтгэвэр хүлээж байгаа хүмүүс тэтгэвэр авж байгаа хүмүүсийн хооронд ийм байна гэсэн. Судлаачийн зүгээс үзэхэд бол манай том асуудлууд юу ах вэ гэхээр ер нь бол төсөв ирээдүйд энийг даах болов гэдэг одоо асуудал байгаа. Нийгмийн даатгалын систем маань төлбөр маань нэгдүгээрт бол яг гэхээр татварын төвшин 10%-ийнхаа татварын төвшнийг аваа явж байхад тэгээд энэ байга онохгүй байгаа халамжийн хөтөлбөрүүдэд ингээд шинтгэл хийгээд зарим нь ингээд болиулаад заримд нь яг ингээд өөх ёстой хүнд нь илүү өгөөд тийм ээ ингээд явбал
ирэх одоо 4 жил, ирэх 8 жилд бол яг бид нар боломжтой байж магадгүй гэж байгаа. Одоо тодорхой одоо шинжил хий. Гэтэл энэ зөв ингээд шинжил хийхээс гадна иргэдийн өөрсдийнх нь гаргадаг тэр нөгөө төрөх, гэр бүл болох энэ төр гэсэн тэр шийдвэр чинь засгийн газраас хамаарахгүй байхгүй юу? Тэгэхээр одоо Монголд бол төрөлт бол буурч байгаа. Хэдийгээр маш их одоо ингээд одонтой ээжийн мөнгө өгч байгаа, хүүхдийн мөнгө өгч байгаа ч гэсэн төрөлтийн түвшин бол 238 руу ойртож байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүүхэд төрөх насны эмэгтэй хүний насан туршдаа төрүүлж байгаа хүүхдийн тоон 238 гэдэг чинь эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр хүний ард 0.38 гэсэн цэвэр нэмэлт одоо гарч байгаа байхгүй юу? Тэр аюулгүй муу тоо, тийм ээ? Одоо эдийн засаг хүн ам нь өсөхгүй шүү дээ. Тэгээ хажуугаар манай нас баралтын түвшин маш өндөр. Одоо эрэгтэйчүүдийн тулд маш өндөр байгаа. Тэгэхээр нөгөө нас баралтын түвшин өндөр, төрөлтийн түвшин бага болоод явчихаар ирэх 8 жил, 10 жилд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэгээд одоо бидний одоо үе ингээд тэтгэвртэй гарахаар тэрийг ингээд тодорхой хэмжээгээр төлөх тэр санхүүгийн тэр нөөц тэр нөгөө юм нөгөө тэнцвэрийн тэр нөгөө санхүүжилтийн урсгал нь яах болоо гэдэг тэр айгу том одоо нийгмийн даатгалын яг эдийн засгийн зүгээс харуул тэр айгу том асуудал. За би Жакигийн дараагаа Мияги Кинсукэд хандаж бас дараагийн асуулт тавьмаар байна. Миний мэдхийн л аль 10 жилд багтал Жайка ингээл Монголд орж ирээл те янз бүрийн байдлаар ингээл олон тусламж хөтөлбөр хэрэгжүүлээд явж исэн. Тэгээд би өөрөө бас төрийн босоор төлөөлөөд Чебасанта хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн те ажил татгалзуулалт төсөл дээр ингээ ажиллаж исэн. Маш их зүйлийг хийж байгаа. Тэгээд та өөрөө шинэхэн дарга байна. Ирээд 2 сар болж байгаа гэж дуулсан. Тэгэхээр ялангуяа энэ Жайкагийн хувьд Монголд анх хизээ орж ирсэн бэлээ. Одоо ирэх 5-10 жил та өөрийн бах бүр эрхийнхээ хугацаанд ялангуяа энэ ярьж байгаа сэдв дээр ямар одоо ажил төслүүд хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ? Тэгээ дараагийн гол асуулт нь ингээ төлөвлөж байгаа ажлаа хэрэгжүүлэхэд хүндэр одоо тулгарч байгаа хамгийн том хүндрэл сорилтыг юу гэж харж байна? Баярлалаа тий. Тэгээд Монгол улс Япон улстай ерөнхийдөө Япон улсын одоо дэмжлэг гэдэг юм уу да хамтын ажиллагаа Монгол улсад эхэлсэн хизээ гэхээр 1977 он буюу одоо анхны говь үйлдвэр байгаа тийм ээ. Говь үйлдвэрийг анх барих, бүтээн байгуулах тэндээс бол одоо Япон Монгол улсын хамтын ажиллагаа одоо Япон улсаас үзүүлж байгаа дэмжлэгийн үйл ажиллагаа тэндээс эхэлсэн байдаг. Тэгээд говь үйлдвэрийг бүтээн байгуулах, барихаас эхлүүлээд тухайн говь үйлдвэрт ажиллах мэргэжилтэн боловсруучин тий одоо тэр бүх хүмүүсийг бэлтгэх энэ үйл ажиллагаанууд тэр бүгдийн одоо цэвэр Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бол одоо хэрэгжиж явсан байгаа. 2007 онд бол говь үйлдвэр маань хөгжлөгдөд. Говь үйлдвэр маань Монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл байна те. Улсын төсөвт маш их одоо татвар өгж байгаа. Одоо ийм томоохон аж ахуйн нэгж болж явж байгаа. Монгол улсад бол ерөнхийдөө энэ Жайка болон Японы тусламж дэмжлэг одоо хамгийн их одоо орж эхэлсэн гэдэг юм уу эхэлсэн он жилүүд хизээнээс вэ гэхээр ерөнхийдөө 1990 он буюу одоо зах зээлийн эдийн засаг шилжсэн үеэс эхлээд Японы хамтын ажиллагаа эхэлсэн байдаг. Маш олон салбарт бол хамтын ажиллагаанууд эхэлсэн байгаа. За тэрэн дээр бол жишээ нь одоо энэ дулааны цахилгаан станцын тий 4-р цахилгаан станцын төслүүдийг ярьж болно. За ерөнхийдөө Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газар бол 1997 онд анх албан ёсоор офис нь байгуулагдсан. Түүнээс хойш одоо энэ жил бол 27 жилийн түүхтэй болж ирж байна. За тэгээ бидний үйл ажиллагаа гэх юм бол түрүүн ярьсан олон салбарт эхэлж байна. Тэрний нэг нь болохоор одоо 4-р цахилгаан станц бол хуучин Оросын эрдэмтэн мэргэжилтэн Оросын технологиор баригдсан цахилгаан станц манаас нэлээд хуучраад элэгдэлд ороод тий энэ зүйлүүдийг бас энэ цахилгаан станцын үйл ажиллагааг бас сайжруулах үүднээс бас дулааны цахилгаан станцын төсөл маань Жайкагийн нэмжлэгтэйгээр бас 90-ад оноос ус эхэлж исэн байдаг. Тэгээд ерөнхийдөө би яг цахилгаан станцыг онцолж хэлж байгаа нь өөрөө юу вэ гэхээр тухайн үед 4-р цахилгаан станц маань болохоор ерөнхийдөө Монгол улсын нийт цахилгаан эрчим хүчний 50%-ийг үйлдвэрлэж исэн. Цаашлаад Улаанбаатар хотыг дулаан болон эрчим хүчээр хангаж исэн гэдэг энэ онцлогтой их том одоо станц байгаа. За цаашлаад энэ дулааны станц маань өөрөө байгаад ягаад би нэг онцолж байна гэхээр мэдээж хүний амьдралд эрчим хүч дулаан шиг чухал юм байхгүй. Цаашлаад эдийн засгийн хөгжилд ч гэсэн энэ дулаан эрчим хүч бол маш их үр дүнтэй байгаа. Тийм үүднээсээ бид нар энэ дулааны цахилгаан станцыг одоо тоног төхөөрөмж, дэд үтцийн сайжруулахаас гадна энэ дулааны цахилгаан станцыг яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэг дээр менежментийн талаас одоо энэ мэргэжилтэн технологийн хамтын ажиллагаануудыг бол хэрэгжүүлж ирсэн байгаа. За цаашлаад өөр бусад салбарууд гэх юм бол одоо бид нэр боловсролын салбарт ихэд бага дунд сургуулиудын
барилгын бүтээн байгуулалтууд байна. За дан ганц одоо дид үтцийн асуудлыг шийдэхээс гадна одоо тухайн мэрэгжилтнүүд тий. За цаашлаад эмнэлэг байгаа. За буу эмнэлгийн бүтээн байгуулалт гэдэг юм уу. Энэ их олон салбарууд дээр бол ерөнхийдөө бид нэр бас мэрэгжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, дид бүтцийг байгуулах гэдэг дээр бол ажиллаж иржээ. За цаашлаад эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр сүүлийн үед бас нэлийн ажиллаж байгаа. Жишээ нь одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйг сайжруулах, хөдөө аж ахуйн одоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэдэг ингээд ерөнхийдөө маш олон салбарууд руу бас манай хамтын ажиллагаа орж исэн байна. За ялангуяа одоо бидний өнөөдрийн гол сэдэв болох энэ нийгмийн хамгаалал, нийгмийн бодлоготой холбоотой чиглэлүүдээр бол одоо JICA маань ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж исэн бэ гэхээр би хоёр зүйлийг дурдмаар байна. Эхнийх нь болохоор энэ 16-аас 2020 оны хооронд хугацаанд хэрэгжсэн нийгмийн даатгалын үйлчилгээний чадрыг бэхжүүлэх төсөл гэдэг. За энэ төсөл маань өөрөө яг яалж явахгүй нийгмийн хамгаалал, нийгмийн үйлчилгээ энэ холбоотой энэ зүйлтэй бол холбоотой болж ирж байгаа. За нийгмийн даатгалын үйлчилгээний чадрыг бэхжүүлэх энэ төсөл маань нийгмийн даатгалын ажилтнуудын одоо хандлагыг зөв болгох, цаашлаад нийгмийн даатгалын татвар хураалтыг тийм ээ цаашлаад бүрдүүлэлт, нэг цагийн үйлчилгээг одоо амжилттай хэрэгжүүлэх гэдэг юм. Энэ их олон талаас нийгмийн даатгалын үйлчилгээний чадварыг бэхжүүлэх төсөл маань их амжилттай хэрэгжсэн. За энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө бол ерөнхийдөө Монгол улсын нийгмийн даатгалын үйлчилгээ ямар байсан бэ гэхээр ерөнхийдөө хүнд сурталтай, явдал чирэгдлийнхтэй, хандлага муу гэсэн нэг иймэрхүү байдалтай байсан маань энэ одоо төслийг хэрэгжүүлснээр олон улсын стандарт нийгмийн даатгалын үйлчилгээ ер нь ямар байх ёстой юм тийм ээ. Тэр хүрээнд нийцүүлж одоо энэ ISO одоо 9001-ийг авах юм төвшөнд одоо үйлчилгээний чанарыг бол сайжруулж ирсэн байгаа. За энэтэй холбогдуулаад одоо Япон мэрэгжилтнүүд бас Монгол улсад ирж ажиллаад одоо энэ салбарын мэрэгжилтнүүд маань Япон улсад сургалтанд хамрагдаад ерөнхийдөө нийгмийн даатгалын үйлчилгээ ямар байх ёстой, ямар харьцаа хандлагатай байх ёстой, журам бүрдүүлэлт, үйл ажиллагаа тэр зарцуулж байгаа хугацаа маань хэр шуурхай түргэн шалмаг байх юм гэдэг юм. Энэ чиглэлээрээ бол одоо маш олон чиглэлийн ажлуудыг хийсэн байгаа. За тэгээд мэдээж нэг жилийн төлөвлөгөө гаргаад цаашлаад мэрэгжилтнүүд маань ямар үйл ажиллагааг, ямар үйлчилгээг яаж үзүүлэх вэ гэдэг гарын авлага боловсруулагдаад гэдэг олон одоо зүйлүүдийг энэгээр хийгээд энэ чиглэлээр бол энэ нийгмийн даатгалын үйлчилгээний чанар бол маш сайжирч ирсэн байгаа. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл маань 4 жилийн хугацаанд бол хэрэгжээд дуусж байгаа. Мэдээж бүх одоо энэ нийгмийн даатгалын үйлчилгээний чадварыг бол бүгдийн цогцоор нь бол одоо бүрэн шийдтсэн гэдэг бол асуудал бол мэдээж хангалтгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд бол одоо энэ олон асуудлууд бол шийдвэрлэгдээд за үндэсний хэмжээнд одоо нэг цагийн үйлчилгээн дээр зөвхөн одоо нэг цагийн цонхон дээр очиод бүх асуудлаа шийдвэрлээд ингээд олон хоног чирэгдэл явдал судал болдог байсан энэ асуудлууд маань шийдвэрлэгдэх ийм төвшөнд хүртэл одоо энэ манай нийгмийн даатгалын ажилтнуудын үйлчилгээний байгууллагуудын чанар чадах бол одоо сайжирсан гэдгийг бол энэ дээр би бас хэлмээр байна. Тэгээ нийгмийн хамгааллын чиглэл дээр болохоор сая ихнийх маань болохоор ерөнхийдөө нөгөө үйлчилгээний ажилтнуудын чадрыг сайжруулах буюу одоо практик талынхаа одоо ийм төслийг хэрэгжүүлсэн байна. Хоёр дахь бас нэг чухал хамтын ажиллагааны нэг жишээг би дурдмаар байгаа. Сая сайдд ярьж илаа мөн Отгон төгс багшийн яриан дээр ч гэсэн гарч илаа. Ерөнхийдөө одоо ингээд нөгөө Монгол улсад төрөлт багасж чинь тий өндөр насцалж ингээд нэмэгдэж чинь. Ерөнхийдөө энэ бас хүн амын бүтэц пирамид маань бас өөр болж эхэлж байна. Энэ дээр бид нэр ямар тооцоолол, ямар санхүүгийн дүн шинжилгээтэй байх ёстой вэ гэдэг ийм зүйлийг ярих хэрэгтэй болж ирж байгаа. За энэний нэг хүрээнд бас хийгдсэн төсөл маань болохоор 20-23 онд хэрэгжсэн нийгмийн даатгалын салбарын санхүүгийн дүн шинжилгээний практик ур чадварыг сайжруулах гэдэг энэ төслийг бол манайх бас хэрэгжүүлсэн байгаа. За тэгээд яг энэ төсөлтэй холбогдуулаад би бас яг шинэ сүүлийн үеийн яг статистик дата бас та хэдэд хэлмээр байна л да. 2023 оны статистик мэдэн дээр тулгуурлаж бид нэр бас гаргасан тооцоолол байгаа. За одоо 2023 оны статистикээр Монгол улсын хүн амын 10% нь буюу 380 мянган хүн 65-аас дээш насны байна гэж. Тэгэнгүүт 2040 он буюу одоо нэг 10 хэдэн жилийн дараа тийм ээ нийт хүн амын 17-аас 18% нь 65-аас дээш насны болоод ирнэ гэсэн ийм тооцоолол гарч ирж байна. Тэгэхээр эндээс бид нэр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн ам маань асар хурдцтай хөгшрөл буюу одоо өндөр насжилт болж ирж байна тийм. Энэ дээр бид нэр бэлэн байгаа юу гэдэг асуудал яригдана. За тэгээд энэ төслийг хэрэгжүүлээд буюу энэ ур чадлагууд ирснээр яах вэ гэхээр Монгол улс одоо энэ төсвийн орлого зарлага яаж тооцож явах юм? Нэгсэндээ үечлэлээр буюу тэдээс тэдэн насныхан хэдэн хувьд нь ямар зарцуулалт хийх юм? Эсвэл төсвөө яаж тооцоолох юм? Өндөр насны нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж бодлогоо яаж тооцоолох юм ингээд энэ олон зүйлүүд дээр одоо ингээд нэгсэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол хийх юм бүрэн боломжтой болж ирж байгаа. Энэ төслийг бол манай JICA байгууллага бол бас хэрэгжүүлээд сая өнгөрсөн онд болсон байна. 能力強化に対する研修というのも行う。Okay, thank you very much. Чибасан Монголд бас нэлээд олон жил ажиллаж байгаа. Ялангуяа энэ төсөл хөтөлбөрийн яг хэрэгжилтэн дээр нь ажилладаг хүн миний мэдхийн. Тэгэхээр одоо энэ чинь ингээд том бодлого гараад бүх асуудлуудыг сая дурдлаа штэ тий. Тэгэхээр энэ
гарсан бодлогыг яг ажил амжилт дээр ингээд хэрэгжүүлэхэд Монголд хэрэгжүүлэхэд хэр одоо бүтээмжтэй ажиллаж чадчихээн тулгарч байгаа хамгийн том асуудлыг би мэдмээр байна л да. Гой бодлого гарлаач гэсэн тэр нь амьдрал дээр хэрэгжих ёстой шүү дээ. Тэгээд имплементашн тал дээр яг тулгарч байгаа сорилт нь юу вэ? За миний хувьд яг 2016 оноос хойш Монгол нийтдээ 8 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ерөнхийдөө 3 төсөлтөд ажилласан. 2016-аас 20 оны хооронд Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дэмжих төсөл. За 20-оос 24 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй. Бас энэ зорилт бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг ингээд ахалж ажиллаж байна. Тэр яа харахгүй манай энэ төслийн үйл ажиллагаатай бол нийгмийн хамгааллын тогтолцоо гэдэг бол сашгүй илдэ холбоотой. Тэгээд би энэ төслийнхаа одоо үйл ажиллагаануудаар дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэн одоо мөн зорилт бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй энэ ажлуудыг хийж байгаа. Төсөл хэрэгжүүлээ явж явах одоо хугацаанд яг энэ зорилт бүлэгт бас энэ халамжийн үйлчилгээ, халамжийн дэмжлэг бас хүрхгүй байна гэж харж байгаа байхгүй. Тэгээ ингээ хүрхгүй байгаа болохоор энэ зорилт бүлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоо за эдийн засгийн одоо бие даасан байдал хангалтгүй хэвээр байгаад байгаа. Тэгэхээр цаашид бол энэ нийгмийн хамгаал халамжийн үйлчилгээг тогтолцоог дахин шинээр одоо боловсруулах те эргэж харах юм зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. За тэгээ энэ утгаараа бид нараас төслийнхаа үйл ажиллагааны хүрээнд их хамгааллын сайдтай байнгын одоо уялдаа холбоотой те мэдээж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр одоо байгаа энэ Монголын нийгэм хамгааллын тогтолцоонд одоо шаардлагатай шинжилэлт өөрчлөлтийг хийх тал дээр хамтарч ажиллаж байна. За хэдүүлээ нөгөө асуудлаа тодорхойлсоор байл нэвтрүүлгийн баг ихний агас дуусч байна. Одоо тэгээ цагаан юмнаа шууд шил тал руу оръё. За айгүй тодорхой хэлж ин л асуудлуудыг та бүр ингээд халамж автгаарсан нөгөө талд зорилтод бүлэгтээ хүрэхгүй байгаа учраас бүр ингээд бодлогын хувь дизайны өөрчлөлт хийж байна гэж ярьж байна. Хүн амын пирамид айгүй чухал асуудлыг хөндлөө. Бид нар одоо баг мэдээлэл явж штэ. Тэгсэн чинь тэтгэврт гарах үед нэлээд хүндрэх нь байна. Энд ч ингээд яг энийг ингэж бас таамаглал хийгээд шинжилгээ ухааны үндсэлтэй бас актер тооцоо энэ төр хийдэг юм хуучин байгаагүй юм байна. Дахиад зорилт бүлэгтээ хүрэхгүй байна гэж хэлж байна. Өөрчлөлт хийх ёстой гэж хэлж байна. Тэгээд яг ямар өөрчлөлт юм? Одоо бид нар яг богино хугацаанд те одоо бид нар бол ингээд хурдан үр дүнгээ үзмээр шүү дээ те. Одоо эх 4 жилийн хугацаанд та яг яаман дээрээ толгоолоод саяны хэлсэн асуудлыг шийдэхин тулд яг ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? Хугацаанд амжих уу? За энэ удаагийн одоо парламент бол үндсэндээ бол нөгөө шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн одоо намын жагсаалтаас тойргоо сонгогдсон нийт одоо 126 гишүүнтэй энэ парламент болж чадсан. Энэ юу гэж хэлж байгаа нөхөр одоо нийгмийн төлөөллийг их сайн хангасан нэгдүгээр парламент болж чадсан. За хоёрдугаарт бол энэ сонгуулийн үр дүнгээр одоо хэдийгээр Монгол Ардын нам олон хуульч ялсан ч гэсэн гол дарцсан нам хүн намыг одоо эвслийн засгийн газар байгуулж одоо бид нар чинь нөгөө 14 мега төсөл 14 бодлогын реформа одоо шинжилгээ гэж бид ингэж эвсэж байгаа шүү дээ. Тийм учраас бол үндсэндээ одоо яг нийгмийн салбарын нийгмийн хамгааллын реформ хийх бол ховсголийн тохироо бол би бүрдсэн гэж ойлгож байгаа. За тэгэхээр бид нар яг энэ хамтарсан засгийн газрын үед энэ эвслийн засгийн газрын үед хийгдэх хамгийн том реформ бол энэ тэтгэврийн шинжилэл. За тийм учраас тэтгэврийн шинжилгээг одоо бид нар одоо энэ парламент энэ засгийн газар хийхгүй бол цаашдаа энэ манай нийгмийн даатгалын одоо энэ сан бол маш их том эрсдэлд орох юм бодтой эрсдлүүд өндөр үүссэн. Одоо бас 25 оны улсын төсвийн үеэр одоо нийт бараг үндсэндээ улс төрчдийн одоо богино хугацааны шийдвэрээс шалтгаалж манай нийгмийн даатгалын сан дээр 4.7 их найдын одоо том шинэ ачаалал гарч ирж байна. За зөвхөн 25 оны төсвүүд дээр ихэд төсвөөс одоо нийгмийн даатгалын сангийн алдагдлыг санхүүжүүлж байгаа тоочин бараг 1.6 1.7 их найд болж шүү дээ. Тэгээ нэг их найд дээр жил бүхэн нэмэгдэнэ. За тийм учраас бид нэр энэ тэтгэврийн реформ ер нь цаг алдалгүй хий. Тэтгэврийн реформ гэж бид нар юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө өнөөдөр Монгол улс олон давхар тэтгэврийн тогтолцоод одоо шилжихгүй болохгүй нэ. Тийм учраас түр отхон төгс багш маань ярьж шүү дээ. Ээж нь одоо тэтгэвртэй. Тэгээд миний одоо ингээд настанд одоо яатал одоо ингээд энэ тэтгэвэр маань байх байгаа да тий. Одоо миний амьдрал төлцөх байгаа даа гэдэг ингээд санаа зовж байгаа гэж Монгол хүн бүхэн өнөөдөр тэгж санаа зовж байгаа. Ахмад өнөөдөр тэтгэврийн одоо авж байгаа ахмадууд 380 гаруй ахмадуудын тэтгэвэр өнөөдөр амьдралд хүрж гэнэ үү гэвэл өнөөдөр хүрч чадахгүй байгаа. Нийт тэтгэвэр авахчдын баг үндсэндээ 57% нь бол дандаа доод одоо тэтгэврийн хэмжээгээр одоо тэтгэвэр авж штэ. За тэгээ одоо миний үеийнхэн гэдэг юм уу 50 хүрж байгаа 50 дөнгөж гарч байгаа улсууд одоо дараа нь 10 20 жилийн дараа тэтгэврт гарахад энэ тэтгэврийн сан биднэрт амьдрал төрөлцгүүд тэтгэвэр өгөх үү те. За одоо өнөөдөр шинэ залуудаа гарч ирж байгаа энэ залуучууд нөгөө Z generation-ийн гарч ирэхэд ирээдүйд энэ Монголын тэтгэврийн сан ер нь ямар сан байх вэ гэдэг асуудал дээр маш их санаа зовж байгаа. Тийм учраас одоо бидний сонголт бодвол одоо энэ бодлогын реформ хийх. Тэгээ олон давхар тэтгэврийн тогтолцоо гэдэг нь бол одоо суур тэтгэвэр гэж байна. За тэгээ одоогийн нөгөө сайн дурын одоогийн нөгөө албан журмын одоо тэтгэврийн сан байна.
За дахиад дээрэс нь бол одоо сайн дурын буюу одоо хувийн тэтгэврийн сангийн ийм олон давхар тогтолцоог одоо бид нар нэгдүгürt нэвтрүүлье. За хоёрдугаарт бол нөгөө талаа параметр гэж ярьдаг одоо яг хэдэн наснаас тэтгэврийн насыг гаргах уу тий одоо хэдэн жилээр тооцох уу хэдэн хувиар авсан цалингийн хэдэн хувиар тооцох уу гэх мэтлэн ингээ параметрын шинжилгүүд хийх ийм том одоо реформ тэтгэврийн реформыг одоо бид нар энэ засгийн газрын үед одоо хийнэ гэдэг нэг дахь том реформыг харж байгаа. Энэ хувьсгалын тохиолдолд бүрдсэн нэгдүгürt, хоёрдугаарт бол энэс өөр сонголт байхгүй. Гуравдугаарт бол одоо цаашаа энэ 4-5 жилийн дотор бид нар энэ реформыг хийхгүй бол хэтэрхий оройтсон одоо ийм асуудал бол. За хоёр дахь асуудал бол бид нар энэ халамжийн бодлогоо одоо түрүүн зэгцлэе гэж хэллээ шүү дээ тийм ээ. Халамжийг илүү их тийм халамжинд өнөөдөр зарж байгаа мөнгөө өнөөдөр багасгах гэхээс илүү энэ мөнгийг яг зорилттой бүлгүүдлүүнд хүрсэн хүмүүст халамждах хүмүүсээ халамжсан шиг халамждээ тийм ээ. Хөдөлмөрлөх улсуудаа хөдөлмөрөөр дэмжих одоо ийм бодлогыг бид нэр илүү их явах хэрэгтэй юм байна. Халамжийн маш том реформ хийх чинь. За ингээд бид нар тэтгэврийн реформ хийгдэн, халамжийн реформ хийгдэн, хөдөлмөрийн бодлогын реформууд, хөдөлмөрийн зах зээлийн реформууд хийгдэн. За тэгээд энэ бүхэн бол одоо гэр бүлийн бодлого дээр суурилсан юм бодлого явах юм аа гэж ингэж харж байгаа. Ямар ч байсан яг том давуу талууд бол одоо жишээ нь баялагын сангийн бид нар хуультай болсон, анхны хуримтлалын сан байгуулагдлаа. Хуримтлалын сан маань одоо манай яам хариуцдаг болсон шүү дээ тийм ээ. Тэгээд хуримтлалын саны анхны одоо 490 төгрөг төгрөг одоо ингээд иргэдийн одоо нансан дээр харагдаж хуримтлагдах одоо энэ боломжууд нээж байгаа. За энийгээ бид нар иргэдийн орон сууцчлах одоо бодлогоор дэмжиж ипотекийн зээлийн тогтолцооны хүртээмжийг нэмэх чиглэлээр одоо ашиглах гэж байна тий. За ингээд бид нар одоо энэ оны 1 сарын 1-ээс ахуулаад нөгөө 17% шимтглийн 2% одоо иргэдийн нэр дээр данснэгээд ингээд бодиттой хуримтлал. Хуучин бол нөгөө дансан дээр бичлэлт хийгээд байсан шүү дээ. Одоо бол бодиттой хуримтлал хийгээд одоо оны төгсгөл өгөхөд 200 орчим төгрөгийн дөрөвний бодиттой хуримтлалууд бий болгож байна тий. За энэ ингээд тэтгэврийн нөөц сангууд гарч ирж байна. За хуримтлалын сангууд гарч ирж байна. За цаашаа ингээд тэтгэврийн тогтолцоонуудыг ингээд олон давхар тогтолцоонд шилжчихээр хувийн тэтгэврийн сангууд гарч ирнэ тийм ээ. За ингээд манай нийгмийн даатгалын сан гэдэг энэ бүх одоо сангууд болвол цаашаа хөрөнгөний зах зээл рүүгээ орж Монголд одоо хөрөнгөний зах зээл урт хугацааны институционал инвестор буюу хөрөнгөний зах зээлийн одоо хөрөнгө оруулагч нар мэргэжлийн хөрөнгө оруулагч нар гарч ирж одоо манай иргэдийн яриад байгаа нөгөө зээлийн хөв бууруулъя гэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь мэдээж урт хугацааны санхүүжилттэй одоо юунууд хөрөнгө оруулагч нар орж ирж зээлийн хөв буурна шүү дээ. Тэгээд зээлийн хөв буурахаас гадна одоо ипотекийн орон сууцны одоо бодлогуудыг хэрэгжүүлэх хамгийн гол санхүүгийн одоо их усүр хөшүүргүүд нь ингээд энэ тэтгэврийн нөөц сан, за ингээд тэтгэврийн шинээр байгуулагдж байгаа тэтгэврийн сангууд, за ингээд хуримтлалын сангуудаар дамжиж өөрөө ингээд энэ хөрөнгөний зах зээлийн одоо том тогтолцооны шинжилгүүд хийх ийм шинэ боломжууд одоо бидний өмнө нэгдэж байна л гэж би одоо харахыг хүсэж байна тийм. Хугацаа саяны хэлсэнүүдийг хизээ ээж дуусгах. Тий одоо хүн намтайгаа их ойрхон ажиллаж байгаа. Тий арчсан намтайгаа их ойрхон ажиллаж байгаа. Тэгээ бид нар одоо би одоо маргааш бол 1-2 жилийн дотор амжих уу? Одоо энэ намрын чуулган дээр би ер нь бүх хуулиуд өргөн барих гэж байна. Би одоо маргааш улсын хурлын даргын дэрэгдэх одоо нөгөө бодлогын зөвлөл буюу даргын зөвлөх зөвлөлийн бүх байнгын орооны дарга нар орсон одоо энэ хурал дээр одоо энэ намрын чуулган дээр өргөн барих гэж байгаа гэр бүлийн хуулийнхаа үжил баримтлал, халамжийн хуулийнхаа үжил баримтлал, тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалынхаа тогтолцооны хуулийн одоо үжил баримтлал, хөдөлмөрийн одоо бодлогынхаа хөдөлмөрийн үйлчлэгэн хөдөлмөр эрхлэлтийн хуулийнхаа шинэ үжил баримтлалыг одоо ингээд танилцуулахаар ажиллаж байна. Тэгээд сайн дурын одоо тэтгэврийн одоо хуулийг бид нар өргөн барихаар ингээд ажиллаж байна. Ямар ч байсан бид нар бол одоо хамгийн оптимистик өөдрөөр төсөөлөхөд бол бид нар ямар ч байсан 25 26 он бол одоо яг тэтгэврийн тогтолцооны шинжилэл хийсэн, халамжийн бодлогын шинжилэл хийсэн, хөдөлмөрийн одоо бодлогын шинжилэл хийсэн. Одоо гэр бүл дээр бол илүү их орон сууцны ер нь бол гэр бүлийн бодлого гэдэг чинь орон сууцчлалт шүү дээ тийм ээ. Орон сууцчлалтын бодлого гэдэг чинь гэр бүлийн бодлого. Тийм учраас бол одоо илүү бид нар энэ гэр бүлийн яам байгуулсны хамгийн гол давуу тал бол илүү одоо иргэн орон сууцтай иргэн л өнөөдөр одоо урт удаан хугацаанд тогтвортой амьдардаг тийм үү. Тийм учраас бол энэ орон сууцны бодлогыг бид нэр төлхөө явуулж байгаа. Орон сууцны бодлого нь өөрөө манай яам дээр бас давхар ирж байгаа асуудал бол энэ дээр нэлээд тийм том одоо нийгэмд үлээж байгаа нийгмийн тэгш бус байдлыг одоо харилцах одоо ийм томоохон ийм бодлогын шийдлүүд гарсан ийм жилүүд байна л гэж би харж байгаа шүү дээ. Хатун дэс багшийн хувьд сайдын ярьж байгаа нь хийх гээд байгаа төлөвлөж байгаа реформуудаа санал нэг байна уу? Яг шийдэл яг одоо бага асуудлуудаа ярьчлаа шүү дээ. Шийдэл яг эдийн засаг судлаачны хувьд юу гэж харж байна? Тийм яг энэ хамтлан сайдын хэлж байгаа тэр 3 төвшний одоо тэтгэврийн сан тий одоо тэр бол айгүй хамгийн зөв одоо шийдэл болж байгаа. Хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бол нам засгийн асуудал болно гэсэн үг. Тэр яг
шийдэл нь зөв үгүй юу гэдэг нь болохоор яг эдийн засгийн онлын яг нэг судалгаагаар бүр 1911 онд нөгөө их залуучууд нас орсон юм Рамсай гэж нэг мундаг эдийн засгч байсан. Тэр хүний загвараар үе хоорондын залгамж холбооны тэр загвараар ингэж гараад тэр нэг тийм параметрын олтын яг тэр сайд хэллээ параметр гэдэг чинь одоо 45 наснаас нь тооцох уу 45 хувиар тооцох уу 55 хувиар наснаас тооцох уу 60 наснаас тооцох уу тэр гэдэг тэр чинь нөгөө яг хүн амынхаа пирамид бүх юмыг ингээл макро эдийн засгийн байдал бүх юмыг тооцож байгаа тэр хуульд оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг хуульд оруулахад бол тэр судалгаанууд нь айгүй яг тэр өрхийн төвшөнд хүн амын иргэдийн төвшөндөөс нь тэр судалгаан дээр гарсан зөв параметрээр оруулаад тэгээ иргэдэд тэрийг сайн ойлгуулж чадвал бид тэрийг хэрэгжүүлж чадна гэсэн үг. Тэгээ миний сая хэлэхэд дөнгөж сая одоо сайт хэллээ. 2% гэдэг байгаа шүү дээ. 17 тэтгэврийн хувийн 17%-ийн 2% тэг бодиттой орж байгаа 2% нь яг иргэдийн юун дээр ингээд зоогтон дансан дээр ингээд байна гэж байгаа шүү дээ. 1999 он гэхэд 40 настай байсан хүмүүс чинь одоо нийгмийн даатгалын нийгмийн даатгалын тогтолцоогоор бид нар тэтгэврээ авч байгаа байхгүй юу. Жишээл манай ээж энэ шиг хүмүүс бол яг хөө гэхэлэр эртний даалтай 80-тай хүмүүс бол социализмын үеийн хүмүүс бол цалинд тулгуурласан тэтгэврийн тогтолцоогоор ямарч бид нар чинь шинэ тогтолцоогоор орчоод 24 жил болж байгаа. Тэгээ одоо эннийхээ нэг яг тэр нэг балансыг олохгүй бол энэ чигээрэл яваад байвал болохгүй энэ тогтолцоо нь болохгүй нэг хэлээд байгаа. Тэгээ дөнгөж сая тэр нэг судалгаа бид нар нэг судалгаан дээр ярилцаж суулаа тэр 2%-ийг тэр 2%-ийг яаж өргөжүүлвэл яаж хэрэгжүүлвэл нөгөө иргэдтэй өр өгөөж айгу өндөртөө тэгээд нийгмийн даатгалын сандаа бас нөгөө бас өр өгөөжтэй тэгээд нөгөө хэрвээ тэр хөрөнгийг 2% биш үү нөгөө орон сууцны тэр нөгөө хөрөнгө хэрэгтэй байгаа тэр зах зээл рүү шилжүүлж чадвал нөгөө хувийн эвшилд өр өгөөжтэй тэг нэг хүн болгон нөгөө оролцогч талууд болгоо ингээд хождог тим юм болвол яг ингээд болох гэдэг. Тэгэхээр би болж байгаа л гэж бодож байгаа. Одоо ч манайх чинь төрийн тогтолцоо чинь хуваарлтын тогтолцоо байгаа байхгүй. Өнөөдрийн бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр ахмадуудынхаа тэтгэврийг тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ чинь одоо нөгөө нэг эв санааны нэгдлийн тогтолцоон дээр явж. Одоо бид нар хуваарлтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоод руу шилжих гээд байна. Цаашаа бүтэн хуримтлалын тогтолцоод руу одоо шилжих ийм шилжилтүүд явах гэж байна гэсэн үг байхгүй. Одоо бол үндсэндээ бол хуучин одоо нэг хүний нийгмийн даатгалын шимтгэлээр 3 хүний тэтгэвэр тавьдаг байсан бол одоо 3 хүний шимтгэл нэг хүний тэтгэвэр өрхөө болж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар хүссэн үсээгүй одоо эн чинь ер нь бол энэ зарим даатгалууд бол эв санааны нэгдлийн зарчим дээр явдаг. Одоо шинэ эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаан төвчний даатгал гэдэг юм уу те. Энэ бол одоо эв санааны нэгдэл дээр явж болно. А яг одоо нийгмийн даатгалын шимтгэлээр төлж байгаа хуримтлаа одоо ингээд шимтгэл төлж байгаа одоо хүмүүс бол ирээдүйд өөрийнхөө бий болгож байгаа хуримтлал хийж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүсийн хийсэн хуримтлалыг бид нар бусдын тэтгэвэр болгоод тавиад явж болохгүй шүү дээ. Шударгаас нийцэхгүй. Тийм учраас ерөнхийдөө энэ тэтгэврийн даатгалын тогтолцоо бол одоо бид нар хуваарлтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу буюу одоо ингээд цаашаа хуримтлал болдог. Одоо тийм ээ ирээдүйд тэтгэврд гарахад нь зөвхөн нэг үүсвэрээр тэтгэвэр авдаг биш. Олон их үүсвэрээс одоо тэтгэвэр авдаг. Одоо ийм зарчим дээр л тулгуурлахын тогтолцооны шинжилэлт хийх гэдэг нь гэсэн үг байхгүй. Энэ дээр нэг юм хэлэхэд бол одоо яг ингээд батлах гэж байгаа хууль байна шүү дээ тий сайта. Тэрэн дээр хэр зэрэг одоо нөгөө эх 20 жилд болох өөрчлөлт орох вэ гэдэг бол алсыг харсан тийм нэг бүсэн өөрчлөлт хийхгүй бол одоо бол айгүй тийм нөгөө богино цагаар ингээд богино цагаар ажилдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Дөнгөж сая 2023 он цаг ашиглалтын төвөр судалгаа статистикийн үндэсний хороо хийгээд дууссан. Time use survey гэдэг цаг ашиглалтын төвөр судалгаа. Тэрэн дээр харахад Монгол хүн дунджаар бид нар 8 цаг ажилладаг гэж боддог шүү дээ. Ер нь тийм ээ. Хийдгээч 4 цаг 28 минут. Яг бүтэмжээр нь тооцоход гэж орж байгаа. Яг ажил дээр ингээд ажилтг нь өөрсдөө хэлсэн байгаа шүү дээ. Би тэдээс тэдэн цагийн хооронд ажилтдаг, ажлын зураг. Тэгээд 2-3 цаг нь болохоор гэртээ ажилдаа очдог, ирдэг. Тэр цаг нь ингээд таардаг байна л дээ. Ер нь бол. Тэгэхээр хүмүүс бол эх 100-д, эх 10 жилд, эх 20 жилд 8 цаг ажиллахгүй нэг газар. Тийм ээ? Ажил хөлсөөр ингээ богино хугацаагаар хийх одоо тийм ажил гүйцэтгэх хөлсөөр богино хугацаагаар хийх тэр гэрээгээр хийж байгаа ажил төр бид нар нийгмийн даатгал шимтгэл уян хатан тогтоох уу тэрийг яаж тогтоох вэ тэгээд одоо хиймэл оюун ухаан орж байгаа тий тэрний одоо хүн ажиллахгүй хиймэл оюун ухаанаар ажиллаа хийдэгдэг төрийн ажилч ба хувийн хвшилч ба тэрэн дээр бид нар яаж энийг зохицуулах вэ гэд амар нарийн бодохгүй бол хэцүү болно. Мэдээж одоо энэ чинь тэтгэврийн энэ тогтолцооны шинжилэл чинь одоо дангаараа бид нар хийх гэж байгаа асуудал биш. Одоо шинэ түрүүн
манай JICA-ийн захирал хэлж штэ одоо 20-23 он дээр бол тэр нөгөө актуарчин одоо чадваруудыг одоо бид нар сайжруулсаа гэж хэлж штэ. Тэгэхээр Дэлхийн банк одоо Азийн хөгжлийн банк, олон улсын валютын сантай бид нар их олон жил ажилласан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкын валютын сан бол 27 удаа энэ тэтгэврийн шинжилгээний бодлогын зөвлөмжүүд өгсөн юм байна. За одоогийн бидний хийх гээд байгаа энэ тэтгэврийн шинжилгээний бодлогын яг нөгөө ирээдүйн төсөөллүүдийг бол Дэлхийн банкны одоо экспертүүд энэ Прост гэдэг тусдаа одоо маш том програм дээр боддог байхгүй. Одоо 2000 бид нар чинь 2080 он 2100 он хүртэлх одоо энэ юмнуудаа бид нар төсөөлж одоо гарч ирнэ гэсэн үг шүү. Тэр чинь тэр үед одоо шинэ Монголын макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байх вэ? Инфляцийн төвшин ямар байх вэ, тий? За ингээд ажилгүйдлийн төвшин, за зах зээл дээр одоо гарч ирж байгаа мега тренд гэж ярьж байгаа одоо энэ насжилтсан нийгэм болж байна, тий? За энэтэй үүдж байгаа. За Z generation-ы одоо ажил одоо эрхлэх сонирхоод нэг малти одоо тэр чинь их чадвартай хүүхдүүд гарч ирнэ гэдэг байгаа шүү дээ, тий? Тэгээд тэр чинь бол одоо Z generation чинь 2030 оноос хойш хөдөлмөрийн зах зээлийн 30-40% болгож байна шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд энэ бүх гарч ирж байгаа өөрчлөлтүүдийг одоо бүх эрсдлүүдийг яг одоо нөгөө өөдрөгөр бас одоо жаахан юугаар гутрангуу нөгөө пессимист, оптимист гэж хоёр байна тэр үздэг шүү дээ, тий. Энэ бүх сценариудыг одоо хуулиудыг тооцож байгаа бол бид нар хамгийн зөв одоогийн тэтгэвэр авж байгаа улсуудынхаа эрх ашиг хөндөхгүй. Тэтгэврт одоо гарахаар өгч байгаа одоо хүмүүсийнхээ эрх ашиг хөндөхгүй. Дөнгөж нийгмийн даатгалын шимтгэл төлөө дөнгөж хуримтлал хийж байгаа залуучуудынхаа ирээдүйд эрсдэл үүсэхгүй. Энэ бүх хуулиудыг гаргаж ирж ижил бид нар энэ тэтгэврийн шинжилгээг хийх ёстой. Зарим улсууд тэтгэврийн шинжилгээгээд алдсан улсууд байна. Зарим улсууд маш их сайн хийсэн улсууд байна, тийм ээ. Тийм учраас яг Монголын онцлог тохирсон одоо ийм тэтгэврийн шинжилгээг бол маш их тооцоо судалгаа дээр хийх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ нийгмийн зөвшөлтөөр хийдэг ажил. Тэрнээс хэн нэгэн одоо инх хамгаалан гэдэг сайд, хэн нэгэн одоо эрдэнэ засгийн газар гэдэг биш. Илүү одоо олон одоо намын, тийм ээ, олон одоо нийгмийн төлөөллийн, нийгмийн иргэн бүрт хамаатай асуудал учраас иргэн бүрийн нийгмийн зөвшөлтөөр одоо энэ тэтгэврийн тогтолцоол шинжилгээ хийгдэх ёстой гэж харж байгаа. Нэрээ тэр параметрүүд гэдээ бас сонирхолтой. Сая та хоёр хоёлаа хэлж шүү дээ. Одоо жишээ нь Gen Z бол альфа үеийнхэн бүтэн цагаар ажиллах сонирхолтой болцсон тий. Цагаар тэр чин дахиад нөгөө нийгмийн даатгалд нөлөө. Нөгөө талаас гэр бүлгээд ийсэн тэд нар ч одоо хүн хүнтэй суухаа болоод байгаа юм шүү тий. Тэгэхээр наад нөгөө дизайн чи өөрөө бас зөв бороо. Төрөл тулан буураад тий төрөл буураа хөвгтгөө болоод партнертай амьдрах гиг экономи гэж шинэ эдийн засаг гараад ирлээ тий. Бараг одоо бидний хуучин албан бус гэж хэлсэн юм чинь. Тий. Би энэ Японы мэдээг бас ингээ харж ирсэн. Хоёр Японч очноосоо асуухад тэгээд яг энэ асуудлыг Япон улс яаж шийдсэн бэ гэхэд аль баг 1700-800 оны үеэс л өнгөрсөн зуунаас эхлээл нөгөө татварын тийм нөгөө прогрессив такс гэдэг тийм нөгөө шатлсан тогтолцоогоор дундаж давхаргаа дэмжих тийм бодлого барьж яваад нөгөө өндөр орлого авах тусам илүү татвартай тийм зарим баг дундаж орлогоос доош хүмүүсийг янз бүрийн нөгөө татвар шимтгэлээс нь чөлөөлдөг тийм тогтолцоо гэж би ойлгосон. Буруу ярьж ивэл бас намайг засаараа тийм. Тэгэхээр татварын бас реформоор дамжуулж энэ асуудлыг шийдсэн гэж би Японы кейсийг ойлгосон. Та нар одоо энэ асуудлын шийдлийг би асуух гэж байна л да. Хэрвээ одоо инх хамгаалалтын сайдын оронд байсан бол хэрвээ отгоо гэсэн оронд байсан бол яг Монголын нөхцөлд ямар шийдлийг санал болгох байсан бэ? Яагаад? За баярлалаа. За мэдээж хэрэг энэ нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах маш олон арга байгаа. Тэр бүгдийг одоо ярих юм бол өнөөдрийн цаг бас хүрэхгүй байх. Тэгэхээр би яг нийгмийн хамгааллын тогтолцоотой холбоотой цаад суурь ойлголтын талаар товчхон дурдъя гэж бодож байна. За би бас сүүлийн үед Монголд ярьж байгаа зүйл юу вэ гэхээр энэ шатлан татвар буюу орлогын дахин хуваарлалт гэсэн ойлголт байгаа. Тэгээ энэ хоёр ойлголтыг цогцоор нь хэрэгжүүлэхгүй болохгүй. За шатлан татварын тухайд мэдээж яг энэ үгийнхаа дагуу өндөр орлоготой иргэдээс илүү одоо өндөр татвар авна. За эсвэргээрээ одоо орлого багтаа айлгуур хүмүүсээс бага татвар авна гэсэн ойлголт байгаа. За тэгээд энэ шатлан татварын тогтолцоо хэрэгжснээрээ одоо нэг улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нэмэгдсэн орлогыг яаж зохистой хуваарлах вэ? Зохистой одоо үйлчилгээгээр дамжуулж хүмүүст хүргэх вэ гэдэг нь их чухал. Тэгэхээр энэ одоо тогтолцоог яг зөвөр хэрэгжүүлж чадах юм бол маш өндөр үр дүнтэй гэдгийг энэ хөгжингүү бас олон орны туршлагаас харж болно. За энэ орлогын дахин хуваарлалт гэхээр хүмүүс бас магадгүй зарим хүмүүс шууд ингээд бэлэн мөнгөөр хүмүүс тараагаад өгчнө гэж ойлгож магадгүй. Энэ орлогын дахин хуваарлалт гэдэг нь бол
бэлэн мөнгө тараах тухай ойлголт биш. Эсвэргээрээ түрүүн бас ярианд нэлээд дурдгдсан тий тэтгэвэр даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ, боловсрол гэх мэтчлэн одоо ард иргэдэд энэ нийгмийн одоо үйлчилгээг яаж тэгш одоо хүртээх вэ гэдэг энэ тухай ойлголт байгаа. Энэ үйлчилгээ маань зөвхөн одоо нийгмийн эмзэг бүлгүүд рүү чиглэж хэрэгжихгүй. Орлогын дахин хуваарлалд бас энэ өндөр орлоготой иргэдч бас хамардаад явах учраас одоо нийгмийн бүх давхарга эндээс бас ашиг хүртэх ийм ойлголт байгаа. За орлогын дахин хуваарлалтай холбоотой одоо Япон улсын жишээнээс дурдахад одоо энэ орлогын дахин хуваарлалтыг хийснээрээ бага орлоготой одоо өрхийн тоо одоо маш одоо бага болсон. За эсвэргээрээ одоо дундаж орлоготой өрхийн тоо нэмэгдсэн. За дундаж орлоготой иргэд те өрхийн тоо нэмэгдснээрээ одоо худалдан авах чадвар нэмэгдэн гэсэн үг шүү дээ. Тэгээ худалдан авах чадвар нэмэгдснээр хинт одоо ашигтай вэ гэхээр нөгөө компани өндөр орлоготой иргэд ийм одоо бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах чадвар нэмэгдэж гэсэн үг. Ингэснээрээ эргээд одоо нөгөө өндөр орлоготой иргэд маань илүү өндөр татвар өгүүлж байна те. Тэгэхээр нийгмийг одоо ингэж бүхэлд нь эдийн засгийн одоо эргэлтэд оруулахад энэ шатлсан татвар буюу орлогын дахин хуваарлалт нэмж чухал ач холбогдолтой. Энэ утгаараа одоо өндөр хөгжилтэй орнуудын GDP болвол одоо хөгжиж байгаа орнуудаас хамаагүй бас өндөр байдаг. Хэрвээ би одоо те Монгол улсын одоо аль нэг яамны сайд байсан бол энэ шатлсан татвар буюу орлогын дахин хуваарлалтын тогтолцоог Монгол нэвтрүүлэх энэ үйл ажиллагааг бол эрчимтэй одоо хийх тал дээр ажиллах байсан. Тэгээд нөгөө бага одоо орлоготой иргэд айл өрхийн тоог багасгаад дундаж орлоготой өрхийн тоог нэмснээр нөгөө эдийн засгийг эргэлтэд оруулахтай энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах байсан. Тэгэхээр ингээд татварын реформын асуудал одоо энд ярьж хэлж штэ. Тэгэхээр нэгт яг энэ Япон шиг энэ загвар Монголд тохирох уу? Хоёрт бэлэн үү? Монгол бэлэн үү? Та хоёр юу гэж бодож байна? Сая яг энэ Чиба сангийн хэлсэн юм дээр. За судлаач одоо багш маань илүү юутай байх тий. Тийм. Ер нь бол 2000 он хүртэл манайх бол тийм 10% татвартай байгаагүй л тий. Бас чаталсан татвартай байсан гэсэн. Тэгээ флат буюу одоо ингээл 10% яг одоо бид нар чинь бүгд 10% төлдөггүй шүү дээ. Бас бид нар шаталсан татвартай. Тэгээ одоо шаталсан татвартай одоо 40% тий орлогоос орлогын түвшнээс хамаарат хийсэн татвартай байгаа. Тийм болохоор бид нар яг нэг жиг татвар төлдөг болсон эдийн засаг бол биш. Бид нар бэлэн үү гэдэг нь бол бэлэн байгаад энэ системд явж байгаа. Зүгээр тэр татварын төвшинг болохоор зөвхөн 10 энтер гэхээс илүү одоо дундаж ангиас бол 10 ч юм уу арай ядуу тий орлогын эмзэг бүлгүүдээс 8 бусад одоо өндөр орлоготойгоос 23 одоо ингээд нэг жоохон тэгшдүү тоотой биш сондгоотуу тоотой байдаг шүү дээ. Яахаараа 40% байдیں 30% байдیں 27.8% байж болдгоо юм уу тийм ээ 13.1% тийм ээ тэр чи яг тэр чин тэр нөгөө одоо манай эдийн засгийн хэлгээр тэр нөгөө тэр параметрууд чинь яг тэр тийм яг нэг тийм сондгоотуу тоо гардаг байхгүй бодсоор байгаа тэр загварыг. Тэгээ улс төрчид өгөхөр нөгөө тэгтэр тэгтээ оо юу юм бэ 15% гэхэд болоо. Тэр чинь айгүй том ялгаатай 13.8% төлөх үү 15% төлөх үү гэдэг чинь маш их ялгаатай. Тэгээ яг тэр яг тооцоог нь ботсон тэр төвшнгөөр нь ингэж хийхэд бол одоо бол иргэд бол тийм нийгэмд бол бэлэн тэр бүх талын одоо ойлголцыг төрүүлээд ингэж хийхэд бол бэлэн л гэж бодож байгаа. Угаасаа бид нар чинь шатлсан татвартай л системд амьдарч байгаа шүү дээ. Бэлэнтэй биш. Ер нь бэлэн тэрэндээ явж байгаа. Хамгийн гол нь 10% энтер гэдэг нь болохоор нэг жоохон 13.8%, 9.1%, 27.3% яг тэр нь яг оптимал оновчтой түвшин хийдэм бэ гэдгийг тооцоо гаргачих болно. Яг тэрүүгээр л авах болох байх. Та юу гэж бодож байна? Яг ер нь яг татварын бодлого чинь өөрөө бас одоо ингээд эдийн засгийнхаа бодлоготой бас нэлээд уялдаж явах хэрэгтэй шүү дээ. Одоо манай чи хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар за мэдээж нэмэртгийн нөөтийн татвар гэсэн юм татварууд байгаа. Хамгийн гол асуудал бол өнөөдөр нөгөө тэр татвар төлөгчдийн тоогоо бид нар айлуулахаар өсөх хүн бүхэн ижил татвар төлөхгүй бол заримаас нэлээд их татвар авдаг, зарим нь ингээд татвар төлөхгүй явдаг нэг ийм одоо тэгш бас байдал үүснээс л одоо үүсэж байгаа. Жишээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч их чинь бараг үндсэндээ Монголд 90 гаруй мянган аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байгаа. За түндээс яг үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа. Тэндээсээ одоо бараг нийгмийн даатгалын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлтэй төлж байгаа компаниуд их чинь бараг 30-40 мянга болж байгаа жишээтэй тий. Иргэд өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж байгаа улсууд маань өөрсдөө одоо нийгмийн даатгалын энэ шимтгэл гэж ойлгоод байгаа. Уун шимтгэл биш шүү дээ. Ирээдүйд өөрийнхөө авах байгаа тэтгэвэр дээр л хоригдлол хийж байгаа энэ асуудал байхгүй. Тэгээ гэх мэтлэнгээр ингээд яг тэр яг ингээд энэ татварынхаа бааз суурийг бид нар илүү их тийм өргөтгөх одоо ёстой. Энэ бол одоо нөгөө жижиг дунд аж ахуйн нэгжүүд тийм ээ. Одоо эдийн засгийн чадвархууд, эдийн засаг нөгөө солонгорно гэж яриад байдаг шүү дээ. Энэ солонгорох. За тэгээд мэдээж энэ нөгөө хүмүүсийн хөдөлмөр эрхлэх одоо ч хамгийн гол асуудал бол энэ Монгол бүтээмжийн асуудал байгаа байхгүй. Одоо бид нар чинь хүн бүхэн өндөр цалин авахыг хүсэж байна Монголд.
Яагаад бид нар хүн бүхэнд өндөр цалин өгч чадахгүй одоо гэдэг асуудал бол бүтээмжтэй холбоотой. Тийм учраас бид нар энэ одоо аж ахуйн эдийн засгийн салбаруудыг бүгднгийн бүтээмж өндөртэй өндөр цалинтай болох одоо энэ чиглэл эдийн засгийн бодлого бий явах ёстой л гэж ойлгож байна. Өнөөдөр өндөр цалинтай салбарууд Монгол улсад байгаа шүү дээ. Уул уурхайн салбар байна. Банк санхүүгийн салбар байна. Мэдээлэл технологийн салбар байна тий. Тэгвэл яг энэ салбарууд шиг энэ өндөр бүтээмж хийж байгаа энэ салбарууд шиг ийм салбаруудыг бид нар бий болгож олон солонгоруулж энэ дээрээ бид нар монголчууд илүү их тийм өндөр цалин авдаг одоо энэ юу бол явах ёстой гэж би ойлгоод байхгүй. Яг тэгвэл бид нар чинь ер нь бол 3.5 сая хүн амтай. Өнөөдөр 1.2 сая л ажил хөдөлмөр хийж шүү дээ. Тэ? Тэгээ хөдөлмөрийн зах зээл дээр маш их хомсдолтой болцсон. Гэхдээ энэ нь бол халамжаас болсон бодлого биш юм байна. Ер нь хамгийн багадаа өнөөдөр чинь бид нар чинь яг тэр нөгөө баг төрөлтийн үед уу 90-с 2005 оны хооронд чинь бид нар нэг жилд бараг 15-аас 20 мянган хүүхдийн төрөх ёстой байсан хүүхдийг баг төрөлтийн үед алдсан байхгүй. Тэгээд үндсэндээ ингээд нэг 10-15 жилээр үзэхээр одоо яг тэр баг төрөлтийн үед бид нар одоо алдсан тэр боломж өнөөдөр манай хөдөлмөрийн зах зээл дээр 250-аас 300 мянган хүн ингээд согт утчихж байгаа байхгүй. Зөрүү гараад. Дахиад дээрээс нь 200 мянга чинь гадагшаагаар явчихлаа шүү дээ. Ингээд 500 мянган хүний одоо ажил хөдөлмөр эрхлэх бодиттой потенциал ингээд согт утгачаар Монголын одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол бодиттой одоо хомсдол үүсэж байгаа ийм л асуудал үүсчихэд байгаа. Тэгэхээр энэтэйгээ уялдуулж одоо бид нар энэ бодлогоудаа эдийн засгийнхаа бодлогоодыг л их зөв авч явах хэрэгтэй л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тий. Тэгжиж эдийн засгийн бодлого зөв явж ээж одоо хүн орлоготой болно. Хүн орлоготой аж ахуйн нэгж орлоготой болсон тохиолдолд татвар төлөх одоо тэр эдийн засгийн хөшүүрийг одоо бий болно л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Кинсүкэ дараагаас асуугаа саяны татвар дээр таны байр суурь бодол юу байна? JICA ер нь ямар байр суурь барьж байгаа? Хоёрт нь түрүүний хэлснээр та Монгол улсын ерөнхий сайд байсан бол яг энэ асуудалд ямар шийдвэр гаргах байсан бэ? はい、ありがとうございます。この今日のこのメンバーの中ではですね、私 За баярлалаа тийм. Тэгээд яг өнөөдрийн энэ оролцож байгаа энэ зочдын дундаас би л ганцаараа нийгмийн хамгаалалт чиглэлийн бас хүн биш байгаа учраас яг энэ асуултанд бас оновчтой хариулж чадах эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө нийгмийн хамгаалалттай холбогдуулаад ерөнхийдөө энэ JICA-гийн болон Японы туршлага дээрээс нь JICA бол яг энэ нийгмийн хамгааллын чиглэлээр бас хоошид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх гэж байгаа юу гэдэг талаас мэдээлэл өгөх зүйтэй болов гэж бодож байна. За мэдээж энэ нийгмийн хамгааллын асуудлыг бол шийдвэрлэхийн тулд маш олон гарц гаргалгаа шийдлүүд байгаа байх гэж бодож байна. Гэхдээ эндээс бол одоо аль шийдэл нь аль гарц гаргалгаа нь хамгийн сайн бэ гэдгийг тогтоохын тулд энд бол мэдээж тодорхой зүйлүүд бол хийх ёстой. Энэ дээр хамгийн эхлээд ерөнхийдөө улс төрчид буюу эрх баригчид маань ямар бодлого шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа юм. Тэрийг маань ард иргэд маань хэр ойлгож байгаа юм. Ямар ойлголттой хүлээж авч байгаа юм. Хүлээн зөвшөөрж байгаа мó яаж байгаа ингээд тий одоо тэр талаас бас нэлийн бас их иргэдийн ойлголт их чухал байх болов уу гэж бодож байна. За сая манай Чиба мэрэгжилтний зүгээс энэ татврын шатлсан тогтолцооны талаар ярьлаа л да. Татврын шатлсан тогтолцоо маань бүр 1800 оноос эхлээд одоо Япон улсад бол хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгээд энэ бол анх бид бол Европын улс орнуудаас бол анх авч нэвтрүүлж ирсэн. За тэрнээс хойш одоо 100 гаруй жилийн хугацаанд бол мэдээж энийг бол шинжлэх, сайжруулах тий одоо Япон улсынхаа өөрсдийнхөө одоо байдалд нийцүүлээд бол янз бүрээр бол өөрчилж ирж ирсэн байгаа. За мэдээж энэ бол анх ингээд нэвтрүүлэхэд бол хүн болгон сайнаар хүлээж аваад алга ташиж бол мэдээж хүлээж аваагүй. Энийг бол бид нэр маш их хилцүүлэг, мэдээлэл түгээх одоо янз бүрийн судалгаа, шинжилгээ их баягаар бол орж ирсэн. Одоо хэрнээ бас энэ татврын тогтолцоотой холбоотой асуудлууд даргааны сэдв хэрэгэл байж байгаа. Та бүхэн мэдж байгаа саяхан бас Японы засгийн газар, шинэ засгийн газар байгуулагдлаа тийм ээ. Шинэ засгийн газрын бас авч хэрэгжүүлж байгаа бодлого дээрээс нь бас энэ улс төрчдийн хоорондос маргааны сэдв болж байгаа нэг том асуудал маань энэ татврын шатлсан тогтолцооны асуудал бас гарч ирж л байгаа. Одоо 1800-аад он гэдэг маань одоо юу вэ гэхээр та бүхэн бас мэдж байгаа Мэйжигийн хувьсгал гэж их ярьдаг тийм ээ. Мэйжи революшн гэж ярьдаг. За тэр үеийн бодлого маань одоо нэлээд бас амжилттай Японыг хөгжүүлэх бас ийм суурь концепцууд бас нэлээд гарч ирсэн учраас энэ бодлогууд маань амжилттай хэрэгжээд Япон улс маань одоо дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP-гээр бараг дэлхий дээр 2 юм уу тий одоо Америкийн дараач гэдэг юм уу энэ байр суурь алдахгүй явж байгаа. За тэгэхээр бид нэр ерөнхийдөө энэ одоо төвшөнд хүрэхийн тулд бодлогын ч юм уу татврын ч юм уу энэ олон асуудлуудаа бид нэр ингээд Европын улс орнуудаас бусад одоо өндөр хөгжилтэйч гэдэг юм эсвэл маш амжилттай явж байгаа энэ бодлого хөтөлбөрүүдийг бол нэвтрүүлэхдээ шууд тэр чигээр нь бид нэр авч хуулаагүй. Энийг аваад ингээд янз янзээр ингээд туршиж үзээд хийгээд энэ таарч гэнүү тарахгүй нү
боломжтой байна уу гэдэг байдлаар бол эрэл хайгуул хийсэн. За тэрнийхээ үр дүнд ерөнхийдөө бид нар бол нутгшуулгаад бас өнөөгийн төвшөнд одоо энэ эдийн засгийн хүчин чадалтай улс болоод явж байгаа юм болов уу гэсэн байдлаар харж байгаа. Тэгэхээр бид одоо иймэрхүү байдлаар одоо хөгжиж иржээ. Тэгэхээр одоо би эндээс ерөнхийдөө JICA-гийн байр сууриас юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо магадгүй ингээд JICA-гийн хамтын ажиллагаа, техникийн хамтын ажиллагаа маань хөгжиж буй улс орнуудад дээр их төлхөө явагдаж байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө тухайн улс орноос хүсэлт гараад тийм энэ чиглэлээр бид нэр JICA-гийн дэмжлэгийг хамтын ажиллагааг аммаар байна гэсэн байдлаар хүсэлт гардаг. Яг тэрнийхээ дагуу манай улсын зүгээс бол техник юм уу ийм хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлээд явхад бол бид нар бол бүрэн нээлттэй байгаад байгаа. За тэгэхээр магадгүй одоо энэ нэвтрүүлгийг тийм ээ бидний яриаг үзээд сонсоод сууж байгаа хүмүүсийн хувьд нийгмийн хамгаалалт гэдэг чинь ясан төвхтэй асуудал юм ч гэдэг юм уу тийм магадгүй би ойлгохгүй юм ч гэдэг юм уу магадгүй юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй юм ч гэдэг юм уу иймэрхүү бодлоор бас үзэж байгаа үзэгч байхыг үгүйсэхгүй тэгэх юм бол би яг хуу JICA-гийн байр сууриас болон тийм ээ одоо бидний авч үздэг бодлогын хүрээнд авч үзэхэд бол ерөнхийдөө нийгмийн хамгаалалт нийгмийн даатгал гэдэг маань өөрөө юу вэ гэхээр хувь хүний хариуцлага өөрийн хичээл чармаалтаар даван туулахад бэрхшээлтэй эрсдлийг даван гарахыг нийгмийн бүхэл шатанд дэмжин хувь хүний бие даах чадвар гэр бүлийн чадварыг дэмжсэн эрүүл бөгөөд аюулгүй тайван амьдралыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа гэдэг энэ нэр томьёогоор хэлчих юм бол магадгүй одоо хүмүүст хүрэхэд арай ил ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За тэгээд би эцэст нь ерөнхийдөө нэг зүйлийг хэлэхэд ерөнхийдөө түрүүн бас сайд маань ярьжсэн тийм бид нар ингээд маш олон бодлогын шинжилтүүдийг маш олон бодлогын реформуудыг хийх гэж байгаа гэдэг. Тэгэхээр энэ бүх зүйлүүд маань бас иргэд маань ямар ойлголттой байх вэ? Ард түмэн маань юу хүлээж байгаа вэ гэдэг дээр маш их олон тооны хилцүүлэг мэдээлэл тийм иргэдийн бас хүсэж байгаа зүйлийг бас бодлого хөтөлбөртөө оруулж ирэх гэдэг маань өөрөө маш их чухал болов уу гэж бодож байна. Тэрэн дээр бас одоо сайдтай бас санал нэг байна. Дээрээс нь сайд бас онцлоод хэллээ. Манай яам маань гэр бүлтэй гэдэг нэр томьёо орж ирсэн гэдэг. Тэгэхээр гэр бүл гэдэг маань дан ганц одоо жижигхэн хүрээгээр авч үзэх юм бол нэг өрхтэй. Тэгэхгүй Монгол улсыг нэг гэр бүл гэж үзсэн ийм том бодлогоор хараад үзвэл бас илүү амжилттай явах болов уу гэж бодож байна. Тэгэхээр одоо магадгүй энэ нийгмийн халамж, нийгмийн хамгааллын чиглэлээр гэр бүл хөдөлмөр гэсэн энэ чиглэлийнхаа хүрээнд магадгүй Япон улсын дэмжлэг тийм ээ JICA-гийн хамтын ажиллагаа байх юм бол бидний зүгээс бол одоо та бүхэнтэйгээ энэ чиглэлээр бол хамтран ажиллахад бэлэн байгаа шүү. JICA としてもそうしたモンゴルの皆さんの議論を踏まえてですね、必要な協力というのをこれからも行っていきたいというふうに考えます。 За одоо сая ингээд бүх зочид маань хэллээ. Олон нийтийн хилцүүлэг буюу нийгмийг соён гэгэрүүлэх, дээрээс нэг цаг тухайд нь цаг үеийн мэдээллийг дор бүр нь өгч явах, нийтийн хилцүүлэг хийх аягүй чухлаа гэд. Тэгэхээр ингээд нэвтрүүлгийн цаг маань дуусж байгаа учраас би сүүлийн асуултыг та дөрөвт нээлттэй үлдээмээр байна л да. Ялангуяа сая энэ сүүл татврын одоо энэ шатлсан татвар гэж ярьж ирсэнтэй холбоотойгоор ер нь бол энэ татвартай холбоотой юм дээр ялангуяа хувийн хвшлийнхэн сүүлийн үед ялангуяа аягүй тийм юу байгаа тий сэтгэл дундуур байгаа. Ялангуяа тэр зарим одоо бизнесмэнүүд нийгмийн даатгалын шимтгэл бол жишээ нь бүр хуульчлагдсан дээрмэ гэдэг хүртэл нэр томьёог тий жиргээ X дээр ингээд бичиж явж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн өөрсдийнхөө хийх гээд байгаа реформ шинжтэй асуудлууд, шин төслүүд хийж байгаа судалгаатайгаа уялдуулаад энэ нэвтрүүлгээр дамжуулаад ялангуяа энэ хувийн хвшлийн татвар төлөгч нарт тий бодлого боловсруулагч нар, бусад намынхаа одоо шийдвэр гаргагч нар болон олон нийтэд хандаж яг ямар мессежийг өгөхийг хүсэж байна. Ийм учраас энийг хийх гээд байгаа шүү гэдэг зүйлээ маш товчхоноо та бүхэн сүүлийн 1 минутанд хариулаад багтаагаад хариулаач. Тэгэхээр яг манай засгийн газрын хийх гээд байгаа нэг 14 мега төсөл 14 одоо бодлогын там реформын одоо гол бодлогын реформуудын нэг нь бол энэ тэтгэврийн шинжилэл л дээ. Тийм учраас одоо бид нар тэтгэврийн шинжилгээг одоо ингээд эвссэн дээрээ эвслийн засгийн газар байгаа дээрээ одоо бид нар тодорхой тогтолцооны шинжилэл хийхгүй бол одоо цаг алдсан, оройтсан асуудал болно. Тийм учраас тэтгэврийн шинжилэл гэдэг бол хүн бүхэнд хамаатай, хүн бүхний эрх ашигт нийцсэн ийм шинжилэл байх болно гэдгийг бас би нэг хэлье гэж бодож байна. За хоёрдугаарт бол халамжийн реформ. Өнөөдрийн бидний ярилцлагын сэдэв чинь equality and equity гэдэг ижил боломж, тэгш боломж гэдэг юугаар хэлдэг шүү. Тэгэхээр халамж бол бас би юм байх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгэхээр үндсэндээ бол эн чинь нэг юг equality гэдэг юм хэрэг хүн бүрт одоо гутал хэрэгтэй бол тэр гутлыг өгөх нь equality тий. Equity гэж яг юу гэлдэг юм хэрэг нөгөө хүн бүрт таарсан гутлыг өгөх. Яг үнэ. Асуудал тийм ээ. Тийм учраас ингээ халамж гэдэг чинь хүртэл одоо хэтэрхий хавтгаарсан байх биш. Илүү тэр хүний өөрийнх нь одоо эрэлт хэрэгцээнд нийцсэн ийм одоо халамжийн бодлого, ийм хөлбөрийн бодлого, ийм гэр бүлийн бодлого байх ёстой болов уу гэж л одоо хүн бүрт ижил тэнцүү боломж олгоно. Гэхдээ өмөрөд тэр ижил боломж олгоно. Гэхдээ боломж олгохдоо илүү тэгш боломжийг олгодог нэг ийм л одоо нийгмийн хамгааллын бодлого одоо явах юм тогтолцооны шинжилэл гэж би харж байгаа шүү дээ. За баярлалаа. Отгоогш.
тэр татврын юун дээр Үгүй нийгэмд өх ер нь таны тий. энийг анхаараач. Энийг магадгүй та нар жоохон буруу ойлгоод дутуу ойлгоод байгаа юм шүү гэдэг зүйлүүд. Хоёр юм байна л да. Нэгдүгээр нөгөө түрүүний хэлсэн шаталсан татвар гэдэг шаталсан татвар оруулах хэрэгтэй гэдэг мэдээч татврын төсвийн орлогын одоо тэгэл олон урт хугацааны тэр нөгөө доктортой байдлын төлөө тэгж бодох нь зөв л да. Тэгээд Монголын бизнес эрхлэгч хүмүүсийн хувьд бол татвар өндөр байм, татвар төлөхгүй, татвар муухай байна гэдэг нөгөө бизнес эрхлэгчид бол ер нь ховор л доо. Тэд нар бол ойлгож байгаа яахлаар тэдний одоо татвараар л одоо энэ нийгэм чи хөдөлж байгаа гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэр татврын мөнгөөр тэр чинь бас зам баригдаж байгаа, нийтийн бараа баригдаж байгаа ш гүүр зам баригдаж байгаа. Тэгэл эрчим хүч ингээл энэ утас тавигдаж байгаа. Тэд нар бүгд ойлгож байгаа. Нийтийн бараагүй нийгмийн бараагүйгээр ямар ч бизнес явахгүй шүү дээ. Өөрөөсөө зам барих юм уу? Өөрөөсөө тэгэл тэр одоо тэр нэг айхтар гүүр барих юм уу? Хувийн компани тэгж чадахгүй шүү дээ. Тийм учраас тэд нар ойлгож байгаа. А зүгээр өгсөн татврын хураасан татвараа авилгалгүй яг иргэдийн төлөө бүх хүмүүс тохирсон одоо тэр халамжтай яг ингээд таарсан бодлогоо зөв бодлогоо явуулж ивэл тэр ямгийн зүгээр боломж болж байгаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт миний өгөх гээд байгаа мессеж бол юу ах вэ гэхээр татврын бодлого, нийгмийн даатгалын бодлого, халамжийн бодлого дээр бол яг гэхээр бидний нэг жоохон орхигдуулаад байгаа гендерийн бодлогыг бас айгүй авч үзэх хэрэгтэй. Гэхдээ гендерийн бодлого гэхээр эмэгтэйчүүдэд илүү гэсэн үг биш л те. Жишээлбэл эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн Монголд дундаж наслын зөрүү 9.8 жил байгаа. Өөрөөр хэлбэл дундаж эрэгтэй хүн бол яг үгээр эхнэрээсээ нэг 9 жилийн дунджаар нас бараад байгаа байхгүй юу? Гэр бүлд аягүй хэцүү шүү дээ. Тэгэхээр бол яг үгээр тэр хүн бол эрэгтэй хүн бол насаараа нийгмийн даатгалын шимтгэлд төлцсөн байна. Тэгээд 60-таад тэтгэврт гараад 62-тод 63-тод нас урж байна. Зарим 59-58-тад нас урж байна. Магадгүй тодорхой хугацаанд тэр нэг их уян хатандуу тэр нөгөө параметрын тогтоодог гэж болох юм. А эмэгтэйчүүд бол яг үгээр бага татвар нийгмийн даатгалын шимтгэл авч яах гэж бодож байна. А гэхдээ тэд нар урт авж байгаа. Удаан хугацаанд авч байгаа. 9.8 жилээр илүү авч байгаа гэсэн ер нь бол. Тэгэхээр тэрийг адилхан тогтоох ёстой юугүй юу? Нөгөө equity гэдэг тэр юм чи гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нийгмийн даатгалын бодлого одоо халамжийн бодлого тэр гендерийн байдал тэр гендерийн харьцааны зөрүү тэгээд эх 10 жил, эх 20 жилд одоо ажиглагдах эрчимтэй насжилт тэгээд төрөлтийн баг буурч байгаа төвшин одоо залуу үеийнхний тэр гэр бүл болохгүй байх одоо тэр хандлага энэ төр гэдэг юм маш нарийн тооцдог тийм байж л одоо энэ бодлогуудыг явуулахгүй бол энэ одоо шинжилчин сайдаа нэг ингэж явбал тэгэл дахиад дараагийн жил явахгүй шүү дээ. Тийм биз дээ. Энэ тэтгэврийн шинжилгээний хууль явчих ядаж нэг 4 жил 8 жилийн дараа тэр чинь өөрчлөнө үстэй. Тэр нэг хийхдээ бол айгүй тийм алсыг харсан тиймийг хийхгүй болохгүй юм аа л гэж бодож байна. За баярлалаа. Манай хоёр Япон зочин үзэгчдэд хандаж хэлэх мессеж урайлга те магадгүй анхааруулга зөвлөмж ялангуяа энэ нийгмийн даатгал халамж татврын шинжилттэй холбоотой зүйлээ хэлээд тэгээ нэвтрүүлгээд дуусгая. За баярлалаа. За би түрүү ярианда энэ шатлсан татвар, орлогын дахин хуваарлт хоёр бол ингэж сет дээрээ тий зэрцэж явах, цогцоороо явах хэрэгтэй гэж дурдсан. За мэдээж энэ нөгөө шатлсан татвар бол энэ улсын төсвийг бүрдүүлэх нэг арга л байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь юу вэ гэхээр энэ орлогын дахин хуваарлтыг одоо ямар байдлаар хийх вэ гэдэг асуудал байгаа. Тэгээ энэ талаар бас энэ холбогдох хүмүүстэй тий хилцүүлэг хийх зайлшгүй шалтгаан болов гэж бодоод байгаа. Тэгээд түрүүн бас Японд энэ орлогын дахин хуваарлтыг хийснээрээ нөгөө бага орлоготой үрхийн тоо багасаад дундаж орлоготой үрхийн тоо нэлээд нэмэгдсэн гэж ярьсан. Тэгэхээр Монголд ч гэсэндээ яг энэ орлогын дахин хуваарлтыг Японд адилхан одоо амжилттай хэрэгжүүлж чадах юм бол нийгэм тэр аяараа одоо энэ орлогын дахин хуваарлтаас үр өгөөж одоо хүртэх тийм боломжтой болно гэж бодож байна. За жишээлбэл зүгээр хамгийн энгийн одоо амьдрал дээр ярихад дундаж одоо орлоготой үрх нэмэгдснээрээ магадгүй одоо орон сууцнд орох айл үрх нэмэгдээд энэ агаарын бохирдол багасах ч юм уу тийм одоо сайн тал гарах юм бол бүх одоо нийгмийн бүлгүүд эндээс бас ашиг хүрч байна гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө орлогын дахин хуваарлттай холбоотой ерөнхийдөө нөгөө энэ холбогдох хүмүүстэй ямар байдлаар энийг хийх ёстой юм бэ гэдэг хилцүүлгийг одоо хийх шаардлагатай болов гэж бодоод байна л да. Би тэгээ Монголд 8 жил амьдраад ерөнхийдөө анзаарсан нэг зүйл маань юу вэ гэхээр ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлийн салбарт би нөгөө илүү дэлгүүр сайн мэдээд байгаа болохоор энэ талаар яриад байна те. Засгийн газар ч юм уу за холбогдох юмуд ингээд хууль тогтоомжоод эхэлж гаргачаад баталчаад тэгээ тэрийг нөгөө мөрдөх ёстой гэж яриад байдаг. Эсвэргээрээ одоо яг нийгмийн хамгааллын тогтолцоо халамжийн үйлчилгээнд ямар үйлчлэгээ дэмжлэг шаардлагатай юм бэ гэдгийг эхэлж одоо энэ ард
гэж тэгээ зөвлөлдөг те. Ярилцчаад тэрний дараа одоо нөгөө хуулиа батлах хэрэгжилт рүү орох гэсэн зарчмаар явах юм бол үр дүн гарах юм болов гэж хараад байна л да. Thank you very much. За би тэгээд ерөнхийдөө сая ярих юмнуудаа ерөнхийдөө ярьсан л доо яг жоохон давтах маягтай болж магад. Түрүүн бас Чибасангийн ярин дээр ч гарсан. Ерөнхийдөө нийгмийн хамгааллын бодлого энэ зүйлүүд маань ерөөсөө хинтээ холбоотой асуудлууд юу гэхээр ард иргэд хүмүүстэй л холбоотой асуудал. Тэгэхээр энэ асуудлыг хиннээс санал гарч хин одоо саналаа дэвшүүлж явах вэ гэхээр ерөөсөө иргэдийн хилцүүлэг, иргэдийн ойлголт тийм ээ. Эндээс ерөөсөө бүх зүйл эхэлтэй гэж бодож байна л да. Юу юугүй хуулиа баталчихад тэр хуулиндаа нийцүүлээд гэхээсээ илүү ард түмнээс гарч байгаа дуу хоолой тэрэн дээр тулгуурлаад бодлогоо хэрэгжүүлээд явуул их зүгээр юм болов уу гэсэн байдлаар харж байгаа. Тэгэхээр хамгийн ихний ээлж нь магадгүй одоо өнөөдрийн нэвтрүүлгийг үзээ сууж байгаа үзэгчд маань ч юм уу тийм нийгмийн хамгааллын асуудал дээр ер нь юу хийх ёстой ингээд нэг бодоод үздэг тийм өөрөө нэг надад хамаагүй асуудал гэдгээрээ биш би ер нь юу хийх зүгээр гэж бодож ин гэдэг юм уу. Энэ асуудал дээр нэг жоохон анхаарал тавиад сонирхол тавиад тийм цаашаа гүнзгийрүүл судлаад ингээд ирүүл их зүгээр юм болов уу гэсэн байдлаар нэгдүгürt би харж байна. Би бас түрүүн хэлсэн тийм нөгөө хүний аюулгүй байдал болон бүтэмж өндөртэй хөгжил гэдэг. За энэ дээр бол одоо та бүхний сайн мэдж байгаа нөгөө доктортой хөгжлийн үзэл баримтлал гэж байгаа. Тэрэн дээр бол тэр үзэл баримтлалтаар бол одоо та бүхэн санаж байгаах ерөнхийдөө юу гэхээр нөгөө доктортой хөгжлийн үзэл баримтлалтыг хэнийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй нийгэм цаашлаа доктортой хөгжил бүхий хүчрэх уян хат нийгмийг бүтээх гэдэг. Тэгэхээр энэ хоёр концепт буюу одоо тэр яг доктортой хөгжлийн үзэл баримтлалтай маш их нийцэж зэрхэм зорилгоо тавьдаг нь бол манай бас JICA байгууллага байгаа. Тэгэхээр одоо энэ доктортой хөгжлийн үзэл баримтлал болон JICA-гийн авч хэрэгжүүлэх гэж байгаа энэ үзэл баримтлал санаа маань ингээд холбоотой ингэж явдаг учраас энэ тал дээр бас ингээд дэлхийн нийтээрээ олон улсаараа тийм өрдөө явж байгаа энэ үзэл баримтлалууд дээр тулгуурлаад бас үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явах их үр дүнтэй болов уу гэсэн байдлаар харж байна. За маш их баярлалаа. Ингээд миний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцож цаг зав зарцуулж үнэтэй үзэл бодлоо хуваалт нээлттэй болсон та бүхэнд баярлалаа. Тэгээ та бүхний бүгднгийнх нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсээрэй. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ.